Сайн байцгаана уу үзэгчдээ. Манай өнөөдрийн авилгын шийдэл нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Монголын нийгэм тулгамдж байгаа хамгийн том хөгжлийн дайсан болсон авилгалын талаар ярихаар бэлтгэлээ. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. За сайн байна уу? Яагаад Монголд одоо ингэж энэ авилгалтай та нарыг тэмцэх болов те? Яг энэ асуултаас эхлэе гэж бодож байна. За тэгэхээр юуны өмнө бүгдээрээ яагаад одоо Монгол улсад авилгал бол тулгамдсан асуудал вэ гэдгийг ингээд юм гадаад дотоод юм хоёр орчны одоо бүгдээрээ судалгаа зөвлөмжүүдийг үзье л та. За гадаад орчин гэдэг ихлээр бол одоо яг Монгол улсад бол ингээд дэлхийн эдийн засгийн форум гүйцэтгэх захирлуудын одоо судалгаа, Global Insight улс орнуудын судалгаа, за эдийн засгийн форум, дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа гэдэг одоо маш олон бол одоо ингээд олон улсын байгууллагууд бол одоо Монгол улсад одоо судалгаа шинжилгээ хийгээд тэгээ Монгол улсын засгийн газар их хуралд бол зөвлөмж хөргүүлсэн байдیں۔ Өөрөөр хэлбэл одоо Монгол улсад ингээд төр жишээ нь ингээд бизнест саад учруулах замаар авилгалыг цэцгэлүүлэх юм систем хөгжөөд байна. Монгол улсад ч юм бол тулгамж байгаа асуудал бол авилгал байна гэд. Ингээ маш одоо олон улсын байгууллагуудын бидэнд өгсөн одоо юм нэг зөвлөмжүүд байдаг. За мөн дээрээс нь одоо бид нар яг ингээд гадаад орчин бол биднийг ингэж үнэлгээ хийж зөвлөмж өгч чинь тийм ээ. Дотоод орчинд ямар нэг гэхээр бүгдээрээ маш тодорхой зүгээр сая хамгийн сүүлд нөгөө авилгалтай тэмцэх газар одоо албан ёсны хуулийн байгууллага нь бол мэдээлэл хэлнэ шүү дээ тийм. Өөрөөр хэлбэл одоо энэ улс оронд жилийн хугацаанд тавигдчихж байгаа бүх одоо энэ багш нарын цалин ингээл бүх зүйл одоо төсөв тийм ээ 10 их 80 төгрөг байдаг. Гэтэл бол ингээ авилгатай тэмцэх газрын мэдээлж байгаагаар бол одоо 11.9 их 80 төгрөгийг авилгалын хэрэгээр одоо ингээд хохирол энэ улс оронд учирсан байна гэдгийг ингээ мэдээлж байгаа байхгүй юу. За тэгэхээр зүгээр ил болж баригдсан нь энэ болохоос биш үүнээс бол одоо илрээгүй өчнөө болон одоо ийм хулгайнууд байгаа гэсэн. За тэгэхээр энэ чинээс бүгдээрээ хамгийн ихний энгийн дүгнэлтээ хийх юм бол төр өөрөө авилгатайгаа тэмцэхгүй байна. За хоёр дахь асуудал хувийн хөвшил авилгын эсрэг хэр санаачлаг гаргаж ажиллаж байна гэж. За мөн Transparency International олон улсын байгууллагын одоо юм судалгаа байдаг. За өөрөөр хэлбэл одоо авилгын эсрэг хувийн хөвшлийн санаачлаг нийт Монгол улс одоо 100 оноо авахаас 25 оноо авсан байдаг. Өөрөөр хэлбэл Монголд бол хувийн хөвшил авилгын эсрэг одоо тэмцэх одоо ийм санаачлаг тун муу байна гэж. За мөн одоо яг жишээлбэл энэ шудраг байдалд иргэний нийгмийн оролцоо буюу одоо иргэний нийгмийн хөдөлгөөн байгууллагууд тийм ээ оролцоог ингээд үнэлээд үзэх юм бол нийт бас Монгол улс маань ингээд 100 оноо авах байснаас 25 оноо аваад за өөрөөр хэлбэл Монголын төрийн чивлэгийн эсрэг тэмцдэг юм байна. Хувийн хөвчлэн ч одоо юм санаачлага байдаг юм байна. Иргэний нийгэм ч санаачлага алга тийм ээ. За тэгээ энэ чинээс үргэлжлүүлээ бүгдээр харах юм бол одоо иргэд ер нь авилгын эсрэг тэмцээд энд одоо үр дүн гарах уу гэсэн одоо юм итгэл байна уу гэдгийг юм харсан юм судалгаа байгаа юм л та. За энэ судалгаа бол одоо Transparency International байгууллагын авилгын параметрыг одоо тодорхойлдог судалгаа. За энэ чинээс ингээд харах юм бол ингээд нийт одоо монголчуудын 49% нь за бид бүхэн бол одоо энэ ямар нэгэн байдлаар авилгын эсрэг тэмцээ тийм ээ ямар ч бол одоо үр дүн гарахгүй гэсэн юм 49% нь одоо ингэ нөгөө итгэл алдарчаад байгаа маа. Тэгэхээр одоо нийт монголчуудын маань ингээд тал нь одоо авилгын эсрэг тэмцээд ингээд үр дүн гарахгүй гэж үзэж байгаа бол энэ тоо ингээд цаашаагаа хэрвээ өсөд явах юм бол энэ улс оронд бол маш хүнд байдал бий болох гээд байгаа. За энэ үднэс бид бүхэн яг энэ одоо иргэдийн итгэлийг сэргээх гэж тийм ээ. Үнэхээр бас энэ авилгын албан тушаалыг хэргийг шийдвэрлэх юм шийдлүүд байна. Хуулийн шийдлүүд байна, технологийн шийдлүүд байна. Бид нар өөрсдийнхөө энэ шийдлийг улсын их хурал, засгийн газар, ерөнхийлөгчийн хамгийн газар хөргүүлсэн. Монгол улсын одоо бүх улс төрийн намуудад бид хөргүүлсэн байгаа. Тэгэхээр бол яг бидний энэ хийж байгаа үйл ажиллагааны гол санаа бол төр, хувийн хөвшил, иргэний нийгэм иргэд бүгдээрээ хэвлэл мэдээлэл нийлээд энэ авилгынхаа эсрэг юм бодиттой арга хэмжээ авъя. Өнөөдрийн Монголд бол одоо үүсэж байгаа ажилгууд бол ядуур бол бидний энэ утаа төвчрөл энэ бүх юм бол энэ авилгалын гол үндсэн байгаа. Өөрөөр хэлбэл хүний биен дээр одоо хатаг гарлаа тийм ээ. Тэр хатаг гэдэг бол яг тэр авилгал байхгүй юу? Хатагнаас хамаарат хүн халуурдаг, тухайн газрын загтандаг одоо чимчгэн живддэг тийм. Энэ бүгд бол өнөөдрийн төвчрөл ажилгууд л энэ бидний байгаа нөгөө аз жаргалгүй байдал. Монгол улс маань бол одоо ингээд дэлхийн нөгөө аз жаргалын индекс гэж байдаг тийм ээ. Үүгээрээ бид нар одоо ингээд 83-д ордог. Өөрөөр хэлбэл бид айгүй тийм аз жаргалгүй ус байгаа байхгүй. За мөн хувь хүний хөгжлийн индекс гэж байдаг. Үүгээрээ бид одоо 95-д явж байна. Хувь хүний хөгжлийн индекс 95-д явж байгаа гол зүйл юу вэ гэхлээр одоо нөгөө эрүүл мэндийн дэд бүтц тийм ээ дундаж насвал. Одоо бид ингээд харахад дандаа л бидний ойр тойронд хэн нэгэн хүн хавдартай байдаг тийм ээ. Ийм асуудал зөндөө байдаг шүү дээ. Одоо ингээд Монголтой имжтүүлээгээд имжтүүлж чаддгүй. За энэ бүх зүйл бол яг одоо төрөний миний энэ судалгаагаар ингэж гадна дотны судалгаагаар хэлж байгаа авилгалын үндэс юм аа. Тийм учраас энийг бол тасдий гэдэг өнөөдөр
би энд яриад ч юм уу те хэдэн хүн яриа шийдэгдэх асуудал биш ээ. Энэ дээр иргэн хувийн хөвшил төр нийлж хагаад энэнийхээ эсрэг одоо бүгдээрээ дөрвтэй арга хэмжээ хийж явъя гэдгийг бид нар уриалж энэ төрийн байгууллагууд руу одоо шаардлага хөрвүүлээд байгаа. Яг таны харж буйгаар бол яг аль салбарт илүү тийм авилгалт идэгдсэн байна. За ерөнхийдөө аль салбарт гэхээс илүү одоо яг Монгол улс маань бол ингээд парламентын засаглалтай улсын хурлын гишүүд бүх одоо энэ улсын хурлын гишүүд засгийн одоо улсын хурлаас бүх нөгөө засгийн газар байгуулагдаад цаашгаа ингээд бий болдог шүү дээ тийм ээ улсын хурл албатай тэмцэх газрыг одоо даргын төмөлж чөлөөлдөг оронтой бүтцгээ бүх юм улсын хурл ирэх байдаг. Тэгэхээр хамгийн их авилгалт идэгдсэн газар бол энэ улсын хурл хамгийн их ашиг сонирхлын зөрчил үүсгэдэг. За тэгэхээр энийг одоо бид нар ингээд гомдол яриад байхаас илүү яаж шийдэж болох вэ гэдэг юм шийдлүүд байгаа дээ шүү дээ тийм. Тэгэхээр бидний яг энэ улсын хурал засгийн газар шахаад байгаа шийдвэрүүдний маань хамгийн ихний шийдвэр юу вэ гэхлээр одоо та бүхэн мэдж байгаа улсын хурлын гишүүн болсны дараа гинт хөрөнгө орлого нь айгүй огцсон өсдөг. Улсын хурлын гишүүн болсны дараа гэр бүлийн орлого нь айгүй огцсон өсдөг. Улсын хурлын гишүүн болсны дараа одоо хамаатан садан ойр тойрны төрсэн үр хүүхэд тийм ээ энэ бүгд ингээд ийм төрийн өндөр ингээд дарга албан тушаал хашдаг. За ийм практик бол байдаг. За энийг бид нар бас нэг нэр бүхий дөрвөн улсын хурлын гишүүн хөрөнгө орлого нь огцсон бүсэн бид бүхэн бол шалгуулахаар улсын хурлын ёс зүйн дэд хороонд өгсөн байна. Яагаад ёс зүйн дэд хороонд өгч юм гэхээр өнөөдөр ингэж хөрөнгө орлого нь огцсон өссөн энэ хурлын гишүүдийн хөрөнгө орлогыг шалгадаг эрх авилгатай тэмцэх газар байхгүй. Өөрөөр хэлбэл авилгатай тэмцэх газрыг бид нар одоо их хурлын гишүүдийг шалгадаг байгууллага гэж ойлгоод байгаа байхгүй. Тийм эрх хуулиараа байхгүй. За энэ бол авилгын эсрэг хуулийн 13-2. Бид нар энэ хуулийг өөрчлөөч гэдэг санааг бүх улс төрийн намууд улсын хурал засгийн газар бид нар хөргүүлчихэд хүлээгээд өгч хууль зүйн байнгын. За хоёр дахь асуудал бол одоо энийг нийтэд бүгд мэдэндээ өнөөдөр ингээл улсын хурлын гишүүнээр томилогдсны дараа одоо би яг нэг олон хүний нэр мөр дуртаад дэмий байх зүгээр ингээд газрын дарга нэг их хурлын гишүүний хоёр хүүхэд нь одоо хоёулаа газрын дарга ингээд тоо хэлэх юм бол бид нар өмнө нь фэйсбүүкээр бас лайваар мэдээлж ирсэн нийтдээ өнөөдрийн 76 байгаа их хурлын гишүүдийн 25 гаруй нь одоо төрсэн ах 4 хүүхдүүдээ дандаа яам юуны газрын дараагаар тавьсан байна. За тэгээд гадагшаа явж байгаа консул гэдэг яриул энэ бүр тэрнээс илүү тоо гарна тийм ээ. За энийг бол ингээд уул нь ашиг сонирхлын хуулиар зохицуулах ёстой. Гэтэл ашиг сонирхлын хуулийн 26-гийн 2 зааснаар дахиад одоо энэ томилгоог хийхэд энэ улсын хурлын гишүүд нөлөөсөн нь үгүй юу гэдэг шалгадаг эрх нь авилгатай тэмцэх газар гэдэг байгууллагт байхгүй. За энэ хуулийн өөрчлөлтийг бид нар энэ шийдлийг боловсруулад одоо өөрчлөлтийг хийгээч гэдэг саналыг бол хөрвүүлсэн байгаа. Ингээд бүгдээр одоо нийтэд нь ингээд дүгнэлт хэлэх юм бол авилгатайгаа тэмцэнэ гэдэг бол авилгатай тэмцдэг тэр институт буюу авилгатай тэмцэх газрыг бид хүч оруулах ёстой юм аа. Яг өнөөдрийн хүчин төгөлдрийн мөрдөгдөж байгаа хуулиар бол авилгатай тэмцэх газар яг нөгөө улс төрчдийн хэлдгээр шүдгүү арслан байгаа байхгүй. За одоо жишээлбэл энэ TV10 телевиз үйл ажиллагаа явуулахад тодорхой хэмжээний төсөв хэрэгтэй биш. Ямар ч байгууллага үйл ажиллагаа явуулахад төсөв хэрэгтэй байдаг. Яг үүн шиг авилгатай тэмцэх газар үйл ажиллагаагаа явуулахад төсөв хэрэгтэй тийм ээ. Гэтэл өнөөдрийн яг хуулиар авилгатай тэмцэх газар ингээд өөрсдийнхөө одоо ажиллах жилийнхэн төсвийг улсын хурлын гишүүдээр батлуулдаг. За ингээд бодох юм бол одоо нөгөө авилгатай тэмцэх газарч одоо хамгийн том нөгөө хулгай хийдэг улсын хурлын гишүүдтэй тэмцэх гээд байна шүү дээ тийм. Тэр хүмүүсээс төсөв гуйгаад явдаг ийм системийн алдаа байгаа маа. Энэ бол авилгын эсрэг хуулийн уулт нь 29-ийн 3-т өмнө нь бол энэ төсвийг одоо дордуулахгүйгээр батлана гэж байдаг байсан бол өнөөдөр энийг нь хүчингү болгож хаяад улсын хурлын гишүүд авилгатай тэмцэх газар гэдэг энэ байгууллагыг хүчгүй болгож байгаа. За хоёр дахь зүгээр маш ингээр тайлбарлавал гэр бүлд одоо юм зохион байгуулалт байдаг те эхнэр нөхөр хүүхэд гэх те за тэр шиг энэ TV10 телевизээр бас зохион байгуулалт байгаа те захирал сэтгүүл зураглаач гэх те бүтэц оронтой гэсэн. Тэгэхээр авилгатай тэмцэх газар маань бас яг адилхан өөрсдийн юм нэг бүтэц оронтой байна 100 гаруй хүн. Гэтэл хамгийн инээдтэй нь яг энэ авилгын эсрэг хуулиар авилгатай тэмцэх газар өөрсдийнхөө бүтэц оронтойг өөрсдөө батлах эрхгүй. Дахиад улсын хурлын чуулганаар гишүүдээр баталдаг. Одоо өөрөөр хэлбэл бид нар тичнээ мөрдөгчтэй байна, тийм гүйцэтгэх ажиллагаа хиймийн бүх энэ бүтэц оронтойгоо улсын хурлын гишүүдээр батлуулдаг. За ингээд яг бид нар бодиттой харах юм бол өнөөдөр авилгатай тэмцэх газарт ямар ч авилгын эсрэг шалгах юм хууль эрх зүйн боломж байхгүй. Энэ боломжийг хэн байхгүй болгож юм гэхээр ерөөсөө улсын хурлын гишүүд өөрсдийнх нь хөрөнгийн шалгаж болдгоо, ашиг сонирхлын шалгаж болдгоо, юуг нь шалгаж болдгоо ийм тогтолцоо бий болчиход байгаа маа. Тэгэхээр авилгатай тэмцэх бидний яг дэвшүүлж шаардж байгаа санд хамгийн ихний санал маань юу вэ гэхээр ерөөсөө л энэ авилгын эсрэг хуулийг өөрчлөе гэж байгаа.
За хоёр дахь нь бид бүхэн бол энэ ашиг сонирхлын хуулинд өөрчлөлт оруулаач гэсэн бас тодорхой хууль зүйн энэ өөрчлөлтүүдийг их хурл бас энэ бүх байгууллагуудад бид хөргүүлсэн байгаа. За одоо бид нар ингээд ухраагаад бодох юм бол жилийн өмнө бол нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэдэг нөгөө айгүй олон баримтууд илгэсэн шүү дээ тий. Тэгэнгүүт тэр баримтыг одоо нөгөө өөрсдөөсөө холдуулахын тулд нөгөө их хурлын гишүүд чинь өөрсдийнхөө нөгөө компаниудыг төрсөн хүүхэд тий ах эгчнэр ингээд үрг тусгаарлаар гарсан хүүхдүүд рүү энэ компаниа шилжүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг чинь ингээд иргэд нөгөө нэг интернетээр хайгаад олж авах юм боломж авахгүй байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр энийг одоо ийм нэгдсэн журмаар төрсэн одоо тэр ах トゥ үр хүүхдийн бүх компаниудын улсын хурлын гишүүн болсон л бол эсвэл ямар нэгэн нийтийн албан тушаал одоо өндөр албан тушаал томилогдсон бол тэр бүх одоо нэгдвэн сонирхолтой хамаарал бүх этгээдүүдийн компаниудын юм нэгдсэн мэдээлэлтэй байя. Энийг иргэд сэтгүүлчид өөрсдөө бид нар ингээд хараад хянж болдог. Өөрөөр хэлбэл гудамжинд одоо нэг юм хулгай зэлхийх гараад ахаар тэнд камер тавиад гэрэлтүүлэг тавьчихаар тэр хулгай 50% багасдаг энэ судалгаа тийм ээ. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нэр ерөөсөө юм ил тод байдлыг одоо шаардсан ийм одоо бид нар бас хуулийн өөрчлөлтүүдийг бол одоо шаардаад өгсөн байна. Одоо ер нь хэлж шүү дээ үндэс суураасаа ахуулаад бүгд л ер нь авилгалд идэгдсэн байна тий. Одоо ингээд харж байгууд тэрнтэй бол зүгээр нэг залуучууд гарч ирэл хитгэн залуучууд тэмцэх биш тий. Иргэний нийгмийн яг оролцоо яг ер нь хэр их байгаа вэ? Одоо ингээд харж байгаа. Иргэний нийгмийн оролцоо бол түрүүний хэлдгээр нөгөө 100-аас 25 оноотой их том баг байна. Тэгвэл бол энийг нөгөө өөрчлөх гол нөгөө шийдлүүд бэлэн байна. За өөрөөр хэлбэл одоо бид нар нэг зүйлийг жишээ нь одоо ингээд яагаад бид ингээд хэвлэл мэдээлэл одоо их ховор олддог юм л одоо бид нар тэгээд бас та бүхэнд их баярлалаа хэвлэлээр оруулж байгаа. За жишээлбэл бидний дараагийн бас одоо энэ их хурлаас шаардаад байгаа хуулийн өөрчлөлт бол шилэн дансны тухай хууль. Өөрөөр хэлбэл одоо ингээд энэ сонгуулийн жилд өгч чинь тий. Тэгэхээр энэ улс төрч чинь өөрсдийнхөө нөгөө сонгуулийн мөнгийг босгодог. Сонгуулийн мөнгөө босгохдоо яаж ийнэ гэхээр өөрсдийнхөө нөгөө цүнх баригчтэй цүнх баригч өөрсдийнхөө нөгөө нэг намын одоо энэ хүмүүсээрээ одоо төрийн болон төрийн өмчт компани өндөр албан тушаалаар тавьж хагаад тэр төсвөөс нөгөө нэг хулгай хийдэг. Өчнөө ингээл баригдаад эн чинь асуудал үүссэн шүү дээ. Одоо сая ч гэсэн тэр зам тээврийн яамны газрын дарга тэр дархны замаас авилгал авсан ингээл газар дээр барьсан гэж хоригдсон. Тэг өнөөдөр бол буцаад гараад ирсэн байна л да харамсалтай. Гэх мэтлэн маш олон нөгөө жишээнүүд байдаг тий. Тэгэхээр энийг хяндаг гол хууль чинь нөгөө шилэн дансны хууль байхгүй. Тэгээ бид уучлахгүй хөдөлгөөний зүгээс бол бид нар одоо бүх ингээд эхний ээлжинд энэ төрийн яамдуудын шилэн данс буюу нэг орлого залгын гүйлхэнд нэг үнэлгээ хийсэн. Маш харамсалтай зүйл гарч байна. Жишээлбэл нэг яамны төрийн нарийн бичгийн дарга одоо зүгээр нэг юм яамны төрийн нарийн бичгийн дарга байна шүү дээ тий. Тэр нэг дарга өөрийнхөө суудаг одоо энэ өрөөг нэг өрөө орон сууцны мөнгөөр ингээд тогтчулсан байгаа байхгүй 50 гаруй сая төгрөгөөр энэ чи одоо өнөөдөр ингээд эмнэлэгт ор олдохгүй байна тийм ээ коридороор хүмүүс хөвтөж байгаа шүү дээ эмнэлэгт ор олдохгүй гэр оронгүй зөндөө хүмүүс байна энэ мөнгөөр бол 50 айлт гэр авчих юм нэг эмнэлгийг бүтэн тогтчуулаад ор аваад тавьчих энэ мөнгөөр зүгээр нэг ингээд дарга ингээд өнөөдөр өрөөгөө тогтчулсан сууж байгаа харамсалтай 500 гаруй сая төгрөгөөр хурлын ширээнүүд авцсан байна. Ийм юмнуудын шилэн данс гэдэг энэ хуулийн буйнаар бид бүхэн тэрийг ингэж илрүүлж олж хараад байна л да. Энийг бид нар бас дахиад шаардаад явна. Тэгэхээр үндсэндээ энэчнээс бүгдээрээ ямар дүгнэлтэнд хүрэх вэ гэхээр одоо бидний нэмэлт хийх ёстой хуулийн өөрчлөлт бол энэ шилэн дансны хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой. Өнөөдөр бол одоо шилэн дансны хууль зөрчлөө гэхэд төрийн аудит орно. Тэгээ нэг тургуул эсвэл сануулгын арга хэмжээ авдаг. Гэтэл энэ төрийн байгуул төрийг үдирдэж байгаа бол энэ чинь төмний мөнгө шүү дээ, тийм. Энэ шилэн дансан дээр ямар нэгэн алдаа гаргасан. Эсвэл шилэн дансаа бөглөөгөө бол шууд одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэл болдог. Шууд одоо тэр нөгөө сайд байлаа гэхэд албан тушаалаас нь чөлөөлөгдөх үндэслэл болгодог. Ийм хатуу чанга юм руу бид бүхэн явахгүй бол үнэхээр болохгүй юм байна. Тэгэхээр бидний хэлээд байгаа яг нэг гол зүйл байгаа. Адилхан тэмцэн гэдэг бол хуулиар тэмцдэг юм аа. Хуулийг өөрчлөн иргэдэн ардаас нь шахаж ордог. Тэгэхээр энэ хуулийн өөрчлөлт түүнээс ш одоо зурагтаар гараад би амжилттай тэмцэж ийн гэл ингээл баахан улс төрчид зурагтаар яриад ямар ч хуулиа өөрчлөлтгүй ямар ч шийдэл гаргадаггүй ийм байдлаар бол өөрчлөлтөхгүй. Ер нь бол явж энэ улсын хурал гэдэг юмыг улс төрийн намууд бий болгодог. Тэгэхээр цаашлаад өнөөдөр одоо бидний бас энэ шаардсан энэ хөргүүлсэн саналын нэг бол улс төрийн намын тухай хуулинд бодиттой өөрчлөлт оруулаач гэдэг санал юм байна. За энэ нь юу вэ гэхээр улс төрийн намын тухай хуулийн 23 дээр байдаг. За өөрөөр хэлбэл одоо ингээд энэ чинээс бид бүхэн ингээд судалгаа харуулж олсон л доо одоо хуулийн хэрэгжүүлэлт улс төрийн хандивыг ил болгох дээр Монгол улс маань 100 онооноос 25 оноотой байгаа. Өөрөөр хэлбэл энэ улс төрийн намуудын
Янз бүрийн байгууллагаас авч байгаа энэ хандив ерөөсөө ил тод биш байхгүй юу? Улс төрийн намын тухай хуулийг 23 зааснаар бол жил бүр одоо улс төрийн нам нөгөө санхүүгийн тайлангийн аудит хийлгээд нийтэд мэдээлдэг. Гэтэл санхүүгийн тайлангийн аудит гэж юу хэлдэг вэ гэхээр одоо зүгээр энгийн өрх гэрээр тайлбарлах юм бол нэг өрх ингээд сар одоо ингээд нэг гурил будаа хоол хүнс юм авлаа те. Тэгэхээр нэг аваад дэлгүүрээс нэг ий баримт бүрдүүлнэ те. Тэр ий баримтаа миний данснаас гарсан мөнгөтэй таарчин үг гэдэг тоогийн дүүцэл шалгуулдаг. Ийм л өнөөдрийн байдлаар улс төрийн намыг шалгадаг. Гэтэл аудитын тухай хуулинд төрийн гүйцэтгэлийн аудит гэж зүйл байдаг. Өөрөөр хэлбэл нөгөө данс руу н ороод одоо нэг 100 сая төгрөг ороод ирэлтэн байлаа гэхэд тэр данс руу ороод тэр нь цаашаа ингэж яаж болсон вэ гэдэг дансын нухад цаашаа явдаг. Төрийн гүйцэтгэлийн аудит. Ийм дэлгэрэнгүй аудитыг нь улс төрийн намуудад хийдэг болохгүй бол өнөөдрийн яг нөгөө хуулийн хариуцлага хүлээсэн шүү дээ нөгөө 60 тэрбум албан тушаалын 8 энэ бүх зүйл бол яг энэ улс төрийн намын тухай хуулиас бий болж байгаа юм аа. Тэгэхээр өнөөдөр энэ зурагтаар маш олон ярьж байгаа дарга сайд албан тушаалтай хүмүүс алихтай тэмцэнэ гэж ярьж байгаа бол энэ хуулийг өөрчил. Энийг бид нар шахаж байгаа дээр нь олон улсын маш олон байгууллагууд бидэрт ингээд билехийн зөвлөмжийг ингээд судлаад өгсөн байдаг. Хамгийн гол нь энэ хүмүүс ингээд хийхгүй байгаа юм аа. Тийм учраас бид бүхэн яг энэ өөрсдийнхөө шаардлагын ардаас ингэж одоо эрчимтэй явж байгаа. Одоо яг та сая дурдсан л та ий баримт жишээлбэл ий баримтыг бүртгүүлээд 50 сая төгрөг хожно гэж маш олон хүмүүс яг үнэлээд гордлого тийдэг. Гэхдээ яг тэр ий баримтад ажиллаж байгаа хүмүүс юм уу те одоо тэр хариуцж авсан хүмүүсийн арга гэрийнхэн нийтдээ дандаа азтан болсон байт юм байна лээ. Хүмүүс тэрийг мэдээд сошиал дээр айгүй хүчтэй төрмийн орж ирж ирсэн. Гэхдээ тэрийг дурдаал өнгөрдөг. Хизээч тэмцдэг. Энэ яг иргэд маань яг юм хашаанд юм хорьсон хоншиг болчиход байна. Энэ яг юунаас үүдэж юм болж байна? Энэ бол би шууд ингэж ойлгодог. Ер нь бол одоо ингээд энэ улсын хурлын гишүүдийг харахаар ямар нэгэн байдлаар телевизтэй, ямар нэгэн байдлаар банк бустай байгаад. За өөрөөр хэлбэл банк босоороо бол дамжуулж одоо нөгөө юм төрөөс чинь ингэж олж авсан хулгайлсан мөнгө энгийн ард иргэдтэй хүлдэг. За энийг бол би ингэ хэлж байгаа юмс өнөөдөр прокурор дээр одоо хуулийн байгууллагууд маш олон нөгөө жижиг дунд үйлдвэрээс зээл авсан улс төрчид яг энэ хэрэгээр татагдах гад дааш нөгөө гишүүний хацшгүй дархан байдал гэдэг утгаараа татаж чадахгүй байгаа хгүй. Энэ бол бодиттой кейс шүү дээ. Яг банк босоороо ингэ дамжуулаад хүлждэг те. Хоёрт хэвлэл мэдээллийн сошиалор маш их мөнгө төлж хагаад яг таны төрийн нийлдэгээр нөгөө мартагнуулаад тархийг угаалцдаг. Одоо бид нар эргээд бодъё л та нөгөө мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын нэг баахан дарга нарын авилга нь бүр ил гараад тэгээд хөөнхөлц хугацаагаар дууссан хүмүүс нэг хэсэг орилж гашгачаад байсан одоо мартцсан. Ягаад гэвэл тэр хэвлэлээр чинь дамжуулаад дахиад нэг өөр нэг сэдв гаргаж ирэл тэгээд хүмүүс мартчихдаг. Өмнө бидний үүсчихсэн олон хэрэгүүд шийдэгдэхгүй ингээд алга болдог. Энэ бол нэг талаас хэвлэл мэдээлэлээр иргэдийн тархийг угааж байгаа. Хоёр дахь бид нар өөрсдөө жоохон хэрсүү баймаар байгаа маа. Ингээд нэг юм дээр айгүй бухимдж байгаа л сарын дараа бүгд мартчихдаг. Тэгээ бараг тэр хэргийнх нь ардаас явж байгаа хүмүүсийг энэ одоо популизм хийж гин улс төрд орох гэдэг ингээд явцдаг. Ийм бид нар өөрсдөө бас нэг юм дутагдал байгаад байгаа юм л да. Энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бид нар дарга нарт хариуцлага хүлээлгэж сурах хэрэгтэй байхгүй. За одоо энэ дээр бас нэг энэ судалгаа байдаг л да. Дэлхийн банкны улс орнуудын бодлого ба институтын үнэлгээ. За энэ дээр юу гэж хэлсэн байна гэхлээр төрийн одоо нөгөө энэ хариуцлагатай албан тушаалтай хүмүүс одоо өдөрт халтан тушаалтай хүмүүстэй төрийн хариуцлага хүлээлгдэг ийм механизм хэрэгтэй байна гэдгийг бид нар зөвлөсөн ба. Энэ бол үнэхээр л яг л өнөөдөр Монголд бол дарга нар ерөөсөө хариуцлага хүлээгдэв. Нэг ийм хэрэг болдог, асуудал үүсдэг. Тэгээд тэрийгэ дандаа ингэж би тэгээгүй бэлдэж байгаад ерөөсөө хариуцлага хүлээдэггүй. Энэ цаашдаа ямар хор уршигтай вэ гэхээр өнөөдөр Монголд нэг ийм ангийн хит ийм ялхруулал бий болох гэдэг байгаа байхгүй юу? Даргын хүүхдүүд дарга болдог. Харцын хүүхдүүд зарц болдог. Даргын компани жижиг дунд үйлдвэрлэл хөгжлийн банк, бонд, концесс бүгдийг нь авдаг. Ардын иргэдийн зүгээр өнөөдөр бизнес хийж явж байгаа компаниуд 20-30% хүүтэй хүлэгддэг. Дарга төрөөс том хулгай хийгээд хариуцлага хүлээдэг. Өнөөдөр та бүхэн харж байгаа. Зүгээр энгийн ардын хүүхдүүд ганц гар утасны хулгайгаар өчнөө олон жил шоронд явдаг тийм ээ. Дарга нарын хүүхдүүд элит өндөр төлбөртэй бүх сургууль сурдаг. Ардын хүүхдүүд өнөөдөр боловсрол өгж байгаа юм чи өгөөгүй юм шиг ийм систем дотор явж байгаа. Ингээд энэ цаашдаа нөгөө энэ хит ийм ангийн шудраг бус байдал ялгарлал ингээд бий болчлоо шүү дээ. Нэг хэсэг нь одоо авилгалаар хууль бус шудраг бус амьдрал сурцсан бүр хязгааргүй байжчихсан. Нэг хэсэг нь өнөөдөр үгээгүй ядуу. Би үгээгүй ядуу гэдгийг би судалгаанд тулгуур шилж байгаа ш. Өнөөдөр Монгол улсын ядуурлалын түвшин 29% байгаа. Монгол 3 иргэн дотмын нэг нь
160 мянган төгрөгөөс доош олбортой байгаа. Ийм эрс ялгарл бий болчоор энэ нөгөө дундаж давхарчин байхгүй болчоор энэ хоёр хоорондоо зөрчил үүсээд энэ цаашаа иргэний дэм үүсдэг юм а. Дотоодын өмнөөс хамаа үүсдэг. Энэ маш олон одоо энэ маш харамсалтай улс орнуудын бид жишээ хэлж болно тийм ээ. Тэгэхээр ийм нөхцөл байдалд орохгүй тулд бид бүхэн одоо энэ ангийн ялгуурлыг арилгахмаар байгаа юм а. За одоо Солонгос улс бол 2024 он гэхэд сая боловсролын яамны шийдвэр гаргалаа. Солонгос улсад 24 оноос элит сургууль гэж зүйл байхгүй болж байгаа. Элит сургууль. Одоо нэг өндөр төлбөртэй элит сургууль байхгүй болж байгаа. Яагаад гэвэл тэгш боловсрол эзэмшнэ. Тэгэхгүй бол нэг хэсэг нь айгүй өндөр элит боловсрол эзэмшдэг. Өнөөдөр яг Монголд байгаа жишээ шүү дээ. Маш өндөр хэдэн мянган доллар дандаа дарганы хөлтүүд. Нэг хэсэг нь өнөөдөр ийм боловсролтой байхаар энэ хүмүүс одоо хүүхдүүд насанд хүрээд 20 гараад ажлын байран дээр яаж иргэдэг шүрсэлдэх юм бэ? Ийм байдал үүсэж байгаа учраас өнөөдөр энэ дээр иргэд дуурч, иргэний нийгэм дуурч, дээр нь энэ чигээрээ бид нар явах гэдэг юм тавилангүй хүмүүс биш л дээ. Өөрчлөлт шийдлийн боломжууд байна. Хамгийн гол нь иргэд өөрсдөө энийг ойлгоод энэ төрж сууж байгаа албан тушаалтай хүмүүсийг шахах ёстой. Бидэнтэй нийлж шахах ёстой. Тэгжиж энэ өөрчлөлт шинжилт бол бий болно. Хамгийн гол нь энэ хуулийн өөрчлөлтүүд. Одоо жишээлбэл ийм байна л да. Сая яг тэр Солонгостой адилхан ярьсантай адилхан. Туркд жишээлбэл нэг хааныхан зурагт арх гарч ийнэ. Шууд иргэний дан гарсан гэж байна. Яагаад үнс ухсаага ингэж одоо доромжилж байгаа юм бэ гэд шууд баг ингэж төр засгийн хомноос босоод тэгээд шууд маргаашнаас нахуулаад тэр архийг үйлдвэрлэлд гаргаад өгч байгаа. Ийм жишээнүүд байна л та. Яг тэрнтэй адилхан авилгалыг харчаад хэрэв мэдээлэл тэр хүнийг хамгаалах хууль гэж байгаа. Тий. За яг та маш чухал асуудлыг хөндлөө л да. За энэ бас нөгөө авилгын барометрийн судалгаанд дах нэг тоог хэлэх чинь л да. За одоо иргэд ингээд авилгалыг мэддэг те, ингээд харддаг те. Одоо эсвэл одоо нэг яаманд ажиллаж байгаа мэрэгчлэн улаан цай нүдэн дээр нь бүр ингээд төсвийн хулгай хийгээд зүгээр 100 мянган төгрөгөөр авчих байсан юмыг одоо 100 саяар аваад ингээд нүдэн дээр нь яваад идэг. Тэрийг илчилдэг байхгүй юу? За яагаад гэвэл эндээ судалгаа байгаа. 36% нь илчлэхээ сайдаг. За энийг одоо илчилчдэг. Тэгээ өөрөө эргээд маш хүнд байдалд орно. Дарамтанд орно 36%. 15% нь болохоор энийг би одоо албатай тэмцэх газрын мэдээллээгээд юу ч өөрчлөгдөхгүй гэж үздэг. 13% нь болохоор хаана мэдээлэхийг мэддэггүй. Ингээ бодох юм бол 64% нь иргэд мэдээлдэггүй. За тэгэхээр одоо энийг хамгаалдаг хуулийг шинээр бид нар батлах ёстой маа. Энийг бол шүгэл үлэгчийг хамгаалах тухай хууль гэж хэлдэг. Олон улсын хэллэг нь whistleblowing гэж хэлдэг. За өөрөөр хэлбэл ямар нэгэн авилгал муу мухай юмыг харлаа. Энийг ингээд зөрөгтэйгээр одоо ирчилж байгаа хүмүүс ба шүү дээ, тийм. Эдгэрний чи одоо нөгөө шагнаж урамшуулдаг, төрөөс хамгаалдаг, хөдөлмөрийн хууль, төрийн албаны тухай хууль, тийм. Энэ холбогдох хууль тогтоомжинд нь суулгаж ягаад энэ хүмүүсийг хамгаалдаг. Дээр нь төрөөс урамшуулдаг. Ийм шин хуулийг бид бүхэн бас батлах ёстой. Өнөөдөр Монгол улс авилгаас өөрчлөлттэй гэвэл яг л энэ шүгэл үлэгчийн хуулийг батлах ёстой. Гэх мэтлэн. За дараа нь бол бид бүхэн бол одоо нөгөө иргэний зөв хяналтыг одоо нөгөө бий болгохын тулд иргэдийн одоо юм өөрсдийнх нь оролцоог нөгөө цахимаар хангах хэрэгтэй юм л та. За одоо өнөөдөр ингээл нэг сая жишээ нэг нөгөө машины дотрыг буулгая гэж хөргийн нөгөө машинтай жагсаалын цэгмүүд мэгүүд утга материал баахан залуучууд явлаа шүү дээ, тий. Хүмүүс тэр жагсаал цуглаанд тэр нь очихгүй байгаа байхгүй юу? Гэтэ гар утаснаас ингээд дэмжиж байгаа. Дэмжиж гээ лайктараа шеэрлээ гэдэг тий. Тэгэхээр энэ нөгөө дэвтэрэг одоо өнөөдөр банк бүх юм ингээд бидний гар утас руу орж штэ тий. Энийг технологийн хувьд ингээд ухаалгаар иргэний хөдөлгөөн гэдэг юм шийдсэн улс бол байна. Англи улсад байна. За өөрөөр хэлбэл англи улсад ямарваа нэгэн асуудал одоо өнөөдрийн тэр машинтай жагсаалын тэмцэл шиг те замын хураамжийг 5 дахин нэмхийг эсэргүүцье гэдэг одоо цахимд ингээд нэг юм гарын үсэг зурдаг платформ үүсгэх юм л да одоо цахимд те цахимд ингээд үүсгэнгүүд нь иргэдэн дагаад нөгөө тэр цахим дээр ингээд гарын үсэг зурдаг. За тэгээ 100000-аас дээш иргэн гарын үсэг зурх юм бол шууд засгийн газар нь авч хилцдэг. За иргэд 100000-аас дээш цахимаар одоо ингээд гарын үсгээ зурчлаа. Авч хилцдэг. 100,000-аас дээш иргэн гарын үсэг зурх юм бол их хурал нь авч хилцдэг. За энэ бол хамгийн зөв соёл байгааз. Тэгэхгүй бол өнөөдөр чинь бас ингээд жагсаалын цуглыг гэхээр нөгөө иргэд чинь завгүй байж тээ чинь бүгд зээлтэй монголчууд ажил эрхэлж байгаа бүх хүмүүс зээлтэй тэр зээлдээ төлөх гээд ажиллаж хөдөлмөрлж чинь манай одоо эмэгтэйчүүд маань бол нөгөө ээжийн үүргээ гүйцэтгээд хүүхэд тасгаж чөлөөтэй гэртээ хүүхдээ хараад байж штэ тий. Гадаадд байгаа өчнөө олон монголчууд маань байна. Энэ хүмүүс иргэний хөдөлгөөн энэ юмд оролцъё гэхлээр
боломж байхгүй байна тий. Энийг захимаар оруулах ийм шийдэл байгаамаа. За энэ шийдлийг бас бид бүхэн бас дахиад энэ их хурал засгийн газар энэ бүх одоо энэ улс төрийн намуудууд ингээд хөрвүүлсэн байгаа. Тэгэхээр цаашдаа бол бид бүхэн бол үнэхээр сайн сайхан ингээд ядаж бид гоё юм ад жаргалтай баймаар нь шүү дээ. Одоо бүгд биш байлаа гэж ядаж бид 50-аас дээш хуу ингээд тийшээгээ тэмүүлмээр байна тийм ээ. Тэгэхээр тэр ад жаргалыг бий болгохын тулд бид яг энэ бодиттой хуулийн өөрчлөлтүүдийг хийж ерөөсөө тулгымцсан асуудал бол иргэний оролцоо энэ авилгын асуудал байгаамаа. Тэгээ энийг бол шийдэх юм бодиттой шийдлүүд байна. Энийг их хурлын гишүүдээр хийлгэхийн тулд бүгдээрээ нийлээд нийтээрээ хамтран ингэж одоо шахъя гэдгийг уриалж байгаа. За үзэгчтэй ингээд манай нэвтрүүлгийн өндөрлөх цаг болж байна. Сүүлийн орныг зочиндоо үлдээе гэж бодож байна. За тэгэхээр бол ерөнхийдөө бол ингээд бид бүхэн бол ингээд Монгол улс маань бол дэлхийн олон улсуудын нэг улс шүү дээ тий. Тэгэхээр дэлхий бол яг өнөөдөр ингээд ийм бүх юм цахим руу орж ийн. Иргэний хөдөлгөөн гэдэг хөл цахим руу орж ийн. Энийг яг улс орныхон төлөө явдаг улс төрчтэй улсууд бол одоо англиас эхлээл тийм ээ. Бид нар маш олон орнууд хэлж болно. Энэ орнууд бол цахим руу оруулж ингэж иргэнийхэн шууд арчлыг бий болгож байна. Авилгатайгаа тэмцээгээд ингээд зурагтаар ингээд төвчгнөөд явахгүй шууд хуулиа өөрчилж байна. Жишээлбэл сая одоо ингээд Украины шинэ ерөнхийлөгч Зеленский гарч ирэл шууд их хурлын гишүүдийнхээ халтшгүй дархан байдал гэдэг зүйлийг байхгүй болгож. Энэ бол зоримог шийдвэр тийм ээ. За өөр одоо ингээд бидний хөршөө харъя л та. Хятад улс тэр Ши Жинпингоо зургатаар гараад ингээд төвчнөөд байхгүй гоц тээ. Авилгатай тэмцээн гэж ганц хэлчихэл шууд хуулиа өөрчлөөл шууд тэр хуулийнхаа дагуу бүх нөгөө тас зөргтэй авилгын ажлуудыг одоо хийж байна. Тэгэхээр бол авилгатай тэмцээн гэдэг бол энэ хуулийн өөрчлөлт юм аа. Дээр нь цаашаа бол энэ цахим технологийн зүйлүүдийг нэвтрүүлэх нь бол авилгатай тэмцэх бодит өөрчлөлт юм байна. Ингээд ерөнхийдөө эцэстэн дүгнээд хэлэхэд бид бол өнөөдөр муу байна, муухай байна, бид бодит бодлыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дандаа ийм байна гэсэн үг биш ээ. Энийг бид нар тийм өөрчлөх маш олон ийм хуулийн шийдлүүд, маш олон залуучууд, маш олон ямар нэгэн нам улс төрөөс хараад бус залуучууд ийм шийдлүүдийг ингээд харж ойлгочоод энэ тэнд ингээд шаардаад явж байна. Хамгийн гол нь бид бүхэн хүчээ нэгтгэхэд энэ төрийн эрх барьж байгаа улс төрчид, улсын хурлын гишүүдэд энэ шийдвэрийг нь гаргуулахад л бид бүхэн анхаарч чадах юм бол цаашдаа бид бүхний өнөөдрийн энэ ядуурл ажилгүйд бүх энэ авилгалаас үндэстэй энэ авилгал гэдэг энэ хорт хавдраас бид баг багаар салж чадах юм бол энэ бас сайхан болох юм бидэрт боломж байгаамаа. Тэгээд бол бид бүхэн бол үнэхээр одоо энэ зүйлд бол итгэлтэй байна. Мэдээж хэрэг ард түмний маань хойрог байдал мөн улсын хурлын гишүүдийн хитрхи халтшгүй дархан байдал бол бидний хөгжил ялцчгүй юм авилгатай тэмцэж чадахгүй байгаа гол хүчин зүйл гэж бодож байна. За ингээ манай нэвтрүүлэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.